Эсвэл Терасо Нерог чи хагас эльф юм уу гэд дуустдаг. Тэгээд Неро тийм ээ гэхдээ би эцэгхээ харж байгаагүй. Тэгсэн Терасо чи хизээч төрөх ёсгүй байсан. Чи бол хараагцсан угсааных гэснээр яваад өгдөг. Өнөр багш Нерогийн чихэн дээр ирээд чи эльф болон хагас эльф нарын ном уншиж байгаагүй юм шиг байна. Хичээлийн дараа надтай уулзаарай гэдэг. Терасо усны сүнстэй ганцаараа тултаж байгаад цохиулах гэж байхад нь Неро хамгаалтын шид Терасо руу явуулахад шиднээс нь бултаад усны сүнс цохиулчихдаг. Неро санаа зовоод очсон Терасо надад битгий хөр. Бас миний нэрийг битгий хэл. Одооноос хоёулаа танихгүй хүмүүс. Тэгээд хичээл дуустдаг. Тарак Неро Терасо хоёртой мэдлэх гэсэн аль нь ч тоодоггүй. Өнөр багш Нерод зүйлтийг нөгөөд нэгэн цагт эльфүүд болон хагас эльфүүд зэрэгцэн оршиж байсан. Тэр үед эльфүүд тэд нарыг хүлээн зөвшөөрөхийн тулд бүхий л зүйлийг хийдэг байсан. Гэтэ эльфүүд мэдсэн. Хагас эльфүүдэд ирээдүй гэж байхгүй. Яагаад гэвэл хагас эльфийн сайн чанар, хүний муу чанар аль аль нь байдаг. Асуудал нь эднэр бие биенээ эсэргүүцэх биш, харин дэмждэг. Эльфүүдийн эерэг чанарыг илүү агуулж төрсөн хүн дундаж эльфүүдээс хор нөлөөгүй байдаг. Жишээ нь Нерия. Гэсэн ч муу тал нь илүү хагас эльфүүд энгийн хүмүүсээс илүү аимшигтай. Ийм болохоор хагас эльфүүд харанхуйд амархан эзэмдүүлдэг. Түүхэндээ тэд хизээч өөрсдөө бүрэн удирдах байгаагүй. Эльфүүдэд тулгардаг асуудал бол хагас эльф. Учир нь тэд харанхуйгаас цутааж чадахгүй. Неро өөрийнхөө доторх зүйлийг удирдах сурсан уу гэхэд Неро би бүх чадлаараа хичээж байгаа гэдэг. Тэгээд багш наад зүйлтэй нандинаарай. Бас эльфүүдэд битгий харуул гэдэг. Маргааш нь хоёр дахь том шалгалтаа өгөхөөр явж байдаг. Эльф залуу хүртлээч бид хоцорлоо. Тарак бидний тал нь хасагдана гэхээр гунигтай юм а гэдэг. Терасо Тарактай сайхан мэдлснээ Нерог тоолгүй яваад өгдөг. Одоо авах шалгалт нь мэрэгэн ухааны шалгалт. Эльфүүд өөрсдөө мэрэгэн ухаантай гэдэг. Тиймээс эльфүүд тэсний ядан хүлээж байгаа байх гэхэд тийм ээ л гэж байдаг. Тэгээд дахиад л багт хуваахад Терасо Неро Тарак болдог. Нөгөө багтаа амжилт хүсэж шалгалтандаа ордог. Максиния гээд модон дээр ирдэг. Энэ модон зөвшөөрлөгөө хүрч болохгүй. Агуу ноён Лугардын хайрладаг байсан мод гэдэг. Энэ модноос бүхнийг эмзлэгч гээд их үнэтэй жимс ургадаг. Тэгсэн модон дээр Эрагон гээд шувуу үүрлжсэн байдаг. Максиния модны жимсээр үрээ хооллохын тулд энэ бол шунал гэдэг. Шалгалтын зорилго бол шувууг явуулах. Гэхдээ мод болон шувууг гэмтэж болохгүй. Хугацаа нар жаргатал Өнөр багш амжилт хүсээд явдаг. Терасо юуж битгий хийгээрэй гэд яваад өгдөг. Терасо явж байгаад багийнхаа нөгөө хүүхдүүдийг хардаг. Гэтэл цэнхэр өстэй охин шууд харваад нэг жимсийг нь унгадаг. Гэтэл халзан багш маань гарч ирээд муу тэнэгүүд ямар их үнэтэй жимс гэж бодож байна. Өнөр багш тэднийг хасагдлаа гэж хэлдэг. Тэднийг хасагдсныг Неро Тарак хоёрч бас хардаг. Тарак тэд хасагдсан юм чинь бид ялсан гэсэн үггүй. Гэхэд Өнөр багш гарч ирснээ хэлхээ мартчихаж энэ шалгалтанд бүгд унах боломжтой. Тарак Неро хоёр байж байхад Терасо могоо аваад ирдэг. Могоог харсны Эрагон явж таараа гэсэн Эрагон авч ирсэн могоонуудыг нь зулцгаа хоолдог. Терасо дээшээ гараад нэг зулцгийг нь аваад ир гэхэд Тарак гардаг. Даанч Эрагон салхины сүнс чиг хүчтэй болохоор Тарак ундаг. Тэгсэн Тарак Неро хоёр хувцас тайлангуудаа сэтгэл татам шувууг хараад өөр газар руу явж таараа. Эрагон бол тоогчгүй дээрээс нь баадаг. Терасо битгий тоглоод бай. Энэ шалгалтыг тоглоом гэж бодоо юу гэснээ би юу ч онохгүй гээд Неро Тарак хоёрыг тоолгүй шууд дээшээ харвдаг. Тэр нь Эрагоны явуулсан салхинд нэг жимсийг ондог. Нар жаргахын даваан дээр Нерод нэг санаа орж ирдэг. Тэр санаа нь дороос нь баг зэрэг жинхэнэ гал гаргаад Терасо Эрагонд бүх ой шатаж байна гэж харуулах ёстой. Тэгээд Нерогийн төлөвлөгөө амжилттай болж тэд шалгалтандаа тэнцдэг. Эльф залуу үдэж өгсөний дараа усанд орчоод ирсэн Терасо өрөөндөө орохдоо ороод ир Неро гэдэг. Манай хоёр бол мангар бодно штт мэдээж. Орж ирснийхэн дараа нэг цай өгдөг. Тэр цайг 200 алт гэдгийг сонссон Неро шууд хахаад би жилд нэг алт олдог. 7 гэж байсан Терасо болиулдаг. Терасо баг байхдаа их уйланхай хүүхэд байсан гэдэг. Учир нь гэр бүлийнх нь их хатуу өсгсөн. Бас халамж тавьдаг байгаагүй гэдэг. Гэхдээ хагас эльф аавгаах Аномен Терасотой их сайхан харьцдаг байсан. Нэг өдөр аавгаах нь гэрийнхээ үйлчлэгч Адель дурлцсан. Тэрийг нь гэр бүлийнх нь хүмүүс зөвшөөрөөгүй болохоор бүгдийг нь алсан байдаг. Терасо болохоор өөрөөсөө болсон би зогсоох байсан юм гэд өөртөө харамсдаг. Тэгсэн Неро би чиний аавгаах шиг замаар явахгүй. Хэрвээ чи надад итгэх юм бол амлаж байна гэсэн чинь
Тэрасуу номын санд очиж хичээлээ хийлээ гэд гараад явдаг. Неро бол Таракт их уралдаг. Хоёр дахь шалгалтыг сансныг ботход олон хүүхэд авсан байдаг. Тэгээд дахиад багт хуваадаг. Шарустэй эльф гүнж Терасуу Эва нар нэгт багт орсон байдаг. Бас Тарак болон Нерия хоёр нэг багт орсон байдаг. Тэгээд Нерогийн багийнх нь өрөөндөө орж ирэхэд өрөө нь их заваарсан байдаг. Гэтэл багийнхан хүмүүс Нерог боол гээд чи цэвэрлчих байлгүй дээ. Бас яагаад хүндэлж харьцахгүй байгаа юм. Чиний хэрэг бидэнд байхгүй. Бас чи ахлагч бол гэснээр гараад явдаг. Нөгөө талд Нерияг бас багийнхан хүүхдүүд хагас эльф боол гэдгээр нь дээрлэх гэж байхад Тарак би ганц л хэлнэ. Энэ багт гадуурхал гэж байхгүй. Юу гэсэн үг юм? Чиний аав Гайн байлаа гэд чи ингэж болохгүй. Миний дүрм таалагдахгүй байвал намайг ялаа дүрмээ зохио. За тэгээ да. Харин Терасуу бас багийнхаа ахлагч болдог. Эва нь хамаагүй гэдэг. Оройн Эва хувцас тайлснаа би дахиж ялагдахгүй гэд биеийн хар галаар бүрхэгдсэн байхад нь араас нь Терасуу чи юу хийж байна гэд гараад ирдэг. Эва нь цусныхаа хязгаарыг шалгаж байна гэдэг. Чи энийгээ үргэлжлүүлээд байх юм бол өхөн. Гэр бүлийнхээ нэр төрийг шившиг болгож байснаас үгсэн дээр чиний аав цусныхаа авьяасаар нэр төртэй болоогүй. Маргааш нь Нерогийн багаас Нерогоос өөр хэн ч ирээгүй байдаг. Орой болгоч бас Нерогоос бусд нь хөзөр тоглоод Нерогоор шал угаалгуулж байдаг. Тэгээд сурагчид Скебас гээд газар ирээд Сэлмэн хуц гих амтныг хамгийн их алж чадсан баг шагналтай энэ их хэцүү шүү гээд эхэлдэг. Тэгснээр Нерогийн багийнхан дахиад Нерог орхиод явцдаг. Ганцаараа үлдсэн Неро нэг сэлбэн хуцтай тулдаад ялж чаддаг. Тэгсэн араас нь бүр том гараад ирдэг. Неро бүх хүчээ гаргасан ч ганцаараа байсан болохоор хавцал руу унждаг. Унсныхаа дараа би ийм газар өхөн гэж юу гэд хэвтэж байтал дээрэс нь Неро гэж оролцоор буух гэж байгаад хөл алдаад хажууд нь унтдаг. Унсныхаа дараа Нерия чамайг өгчихлээ гэж бодлоо. Бас маш их өвдөж байна гэд үлдэг. Дараа нь Нерог эмчлэгч дээр эмчилдэг. Неро эмчлэгчд загаагүй байхад чи яаж сурсан юм бэ? Нэг өдөр манай найз бэртгэхэд би толгойн дотроо гуй дээрээ гэж хэлсээр л байсан. Тэрний ачаар би эмчилгээний шид ашиглаж чаддаг болсон. Харин Неро манайгаа хурдан нэмэхийн тулд бясалгал хийдэг. Нэрээс бас хамт бясалгал хийдэг. Тэгээд бараг нар жаргах гэж байдаг. Манайтай болсон манай хоёр хурдхан шиг зам гаргаад дээшээ гардаг. Дүн гарах болсон болохоор хамгийн их сэлмэн хус агнсан багаар 5 хус агнсан Терасуугийн баг болох гэж байхад Нерогийн агнсан 2 хусыг авч ирдэг. Харин Нерог орхиод явсан багийнхан нь ичхгүй бид яллаа гэж баярлдаг. Тэгсэн Неро хэрвээ Нерия байгаагүй бол би өгөх байсан. Тийм болохоор миний оног Нериягийн багт өгнө. Мөн боол минь байраа мэдээрээ чи өгөхийг хүсэе юу? Новш минь алааш тэгээд. 9 сарын дараа 3 дахь шалгалт болох дэвсгэрийн шалгалтыг авахар болдог. Шалгалт 2 сарын турш нэг ханан дотор амьд үлдэх. Шалгалтынхаа газар руу орж ирэхэд голд нь нэг зэрлэг гахаатай, харин хоол нь 2 сар хүрэхээргүй баг. 2-7 хоногийн дараа нэг хүүхэд зэрлэг гахааг агнаад маргааш нь гахааг харахад муутсан байдаг. Гэхдээ өсснийхөө эрх нь муутсан мах иддэг. Ногоон өстэй залууч гисэн гахаа хоолоос идэх гэж байгаад хасагддаг. Неро гахааг харж байгаад нэг мөөг идэхийг хардаг. Яг тийм. Гахаа аль нь хортоог аль нь хоргууг мэднэ. Алиугээд очсон. Гахаа бол шууд дайрна. Өнөөр багш болон ногоон багш хоёр хүүхдүүдийг харахад манайхэд арга цагаал байж байдаг. Неро гахаан дээрээс мордоод авдаг. Орой болсны дараа Неро карманаасаа нэг бичээн гаргаад ирдэг. Тэгээд бүр бүх бичээнээ өгдөг. Тэгсэн нөгөө гахаа чинь Нерод нуусан хоолноос өгдөг. Эцэст нь шалгалт дуусна. Шалгалтанд тэнцсэн хүүхдүүд төв танхимд ирээд сэвтэ захирлын үгийг сонсоод араас нь багт байрладаг. Энэ удаад Неро, Терасуу, Эван тэгээ хоёр жатга. Неро Нериятаа зөрснө. Нерия бүр 2 сар юу ч идээгүй тэгээл тунхаа болсон гэдэг.
Эван Нерод Терасуугийн хажууд намайг битгий хийсэнтэй ингээд бай. Зүгээр түүний хажууд юу ч битгий хий. Бэлд би чамд өөрсдийнхөө ялгааг үзүүлье. Эхний хичээлээр шууд биеийн хүчний шалгалт авахар болдог. Нилээн дажгүй шидчихлээ шүү. Чи Терасуугаас муу байна. Хаха өөрийгөө хараач. Би бүх хүчээрээ л шидсэн. Терасуу чинь өөр төвшнөх. Терасуу та хоёр нэг гэр бүлийн ахын дүүс юм чинь надаас илүү шидэн биз? Эван ахын дүүсээ битгий тэнэг юмэр. Би төрүүлээд шидлээ гээд шитгэд бүгднгээс нь илүү шиддэг. Араас нь Неро Эванд л ялагдахгүй гээд Эванаас хол шитгэхэд Терасуу эхний жил дандаа тарихт дарагдчихдаг болохоос биш чи чинь овоо хүчтэй юм байна. Дараа нь уралдахад Терасуу нөгөө хоёроос илүү хурдан гүйдэг. Учир нь ээлбүүд их хурдан гүйдэг. Тийм болохоор 2 дугаар байрны төлөө Неро Эван хоёр үлддэг. Эцсийн мөчид Эван өнгөрсөн бүх зүйлсээ бодоод гүйцэж чаддаг. Уралдаан дууссаны дараа Терасуу Нерод ус авч ирээд инээлтэхэд Эван миний мэдэх Терасуу инээж байна гэж юу гэж гайхдаг. Дахиад өрөөндөө ирэхэд Эван Неро Терасуу хоёрыг инээлдэж байхыг хараад сонин сарайлаад байдаг. Тэгээд өнгөр багш хичээлдээ өргөн хэмжээний дайралтын шин шид заахаар болдог. Бас тэднээс та нар ямар мэргэжлтэй болох вэ гэж асуудаг. Терасуу би харваач болмоор байна. Гол 3 мэргэжил байдаг. Хэрвээ чи биеийн хүч сайтай бол хар хөлөг баатар, их маатай бол хар шидтэн, ээлп шиг хурц оюунтай бол харваач. Зарим мэргэжлүүд бол 3 мэргэжлийн хоёрынх нь нийлмэл. Жишээ нь хаан мүү шиг шидэт сэлэмчин. Өнгөр багш өргөн хүрээний шидийг ашиглаж үзүүлээд гой байгаа биз? Энэ шидээр та нар өөрийг чинь хүрээлсэн олон дайсныг устгаж болно. Тэгээд эхнээсээ туршиж үздэг. Терасуу бас дажгүй гаргана. Дараагийнх нь Неро амар томыг гаргах нь үдэ гэсэн бүр жижигхнийг гаргана. Араас нь Эван гарч ирээд маш том гаргана. Гайхалтай. Хэрвээ хамгаалтгүй байсан бол баларх байлаа. Энэ хүчээр чи оркийн армийг устгаж чадна. Чи хар шидтэн болох уу гэж асуухад Эван үгүй ээ. Би шидэт сэлэмчин болно. Яг эзэн хаа мүү шиг. Bitch like do sla.